бүгдээрээ сайн уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээр би ингээд амар удаан хугацаанд ингээд бодож явсан бичлэгээ хийж байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь юу вэ гэхлээр одоо дөнгөж амгаахт ороод тэгээ нэгдүгээр курстэй явшаа мэдхгүй явж байгаа дүү нартаа зориулаад тэгээд өөрийнхөө туршлагаас үндэслээд нэг хідэн зөвлөгөөг бэлдсэн байгаа. Ер нь бол ингээд надад ч гэсэндээ нэгдүгээр курс нэгээд амар хэцээс таахгүй юу? Ингээд та хэдийн би яг ингэ мэдэрч байгаа би амар сайн ойлгож байна заяа. Яа тэгэхээр ингээд дөнгөж амгаахт оронгууд ингээд ялангуяа ингээд орон нутгаас ч юм уу те шилжиж ирж байгаа хүмүүсээс бүр ингээд цоо шин тим юм орчин байдаг. Одоо наад хаан гэхэлтэй орон нутагт ингээд төвжирлэхгүй бүх юм нь ойрхон те амар гоё байжснаа гинт ингээд очиод оюутан болол ирэл гэсэн чинь ингээд хаанаас ч ингээд автобус унааны явдгийг мэдгүй тэл гадаа амар замын төвжирлтэй цагаа бас төлөвлөхөд ингээд амар хэцүү болоод эхэлдэг. Тэгээ мөн дээрээс нь хичээлүүд ингээд өмнө ерөөсөө үзэж байгаагүй цоошин хичээлүүд ингээд ороод эхлэхээр ингээд бүр ингээд паниктад яана яах ёстой юм бол энийг нь одоо юу гэж унших юм бол жишээлбэл тэ антом дээр ингээд латин баа хөгнүүд байдаг штэ. Тэгмээ тэдний ингээд яаж унших юм бол энийг яаж цээжлэх юм бол энэ хагчнаар яаж цээжилт юм бол гэл тэгээ зарим номыг уншаад ойлгохгүй ч юм уу тиймэрхүү ингээд амар их гардаг гэсэн. Тэгээ тийм болохоор ингээд нэг тийм амар зөвлөгөө гэдэг ах зүйл байхгүй заа юу. Та хэд зүгээр ингээд өөрийнхөө 1-р курс, 2-р курсээ ингээд яаж өнгөрүүлсэн тэгээд сэтгэл зүгээ яаж ингэж зохицуулж те одоо яг тэр хэцүү хүнд үеийг ингээд авсан талаар та хэд ингээд хөрхөн өөрийнхөө түүхийг та хэдтэй хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд ингээд шинэ ертөнцид ороод те уучраа мэдхгүй хичээл намаа яа гэж хэллээ юм танихгүй юм орчинд хүрээд ирэхээр бас ингээд давхар ингээд сэтгэл зүгээр ингээд хямраад тэг яг манай гэр бүлийн бүгдээрээ ингээд хамтдаа хотод шилжээд ирсэн байжсэн болохоор надад арай дээр гэсэн. Ер нь бол арай дээр. Гэтэл жоох хэцээсэн. Тэгээд одоо бас нэг орон нутгаас ирж суралцж байгаа хүүхдүүд дүүнер маань болохоор бас ингээд гэрийнхнээс хол байдаг бол бас амар хэцүү байдаг хаа. Тэрийг бас амар ойлгооч. Гэтэ зүгээр дээ хэдхэн жил 6 жил сураад тэгээд амралтуудаараа сайхан гэрлүүгээ яваал гэрийнхэн тэгээд байжгаад удахгүй төгсөөд очиход ер нь бол гайгүй дээ. Анх ингээд 1-р курс дөрөхдөө 6 жил бүр ингээд ямар урт хугацаа вэ? Яана бүр хаасан 6 жил гэж бодсон гэсэн заяа. Тэгээ ингээд сураал эхлэнгүүт ингээд 6 жил гэдэг чинь бүр амар хурдан өнгөрчт юм байна. Нэг мэдгэдэл бүр ингээл бүр амар хурдан. Тэгээ би бас одоо удахгүй маш удахгүй төгслөө. Тэгээд айгу сонирхолтой. Айгу хурдан юм байна. Тэгээд анх ингээд намайг 1-р курст орж хаад манай ингээд том ах эгч нар тийж ярьж байсан хгүй ингээд 6 жилийг анаахын 6 жилийг бараг 8 жил болгоул зүгээр юм байна дөө. Ингээд 6 жил тийм хангалттай биш юм гэж тийжээс ахгүй. Тэгээ би тэрийг ингээд сонсчоод юу ярьдаг ах эгч нар вэ? Бүр энэ ч 6 жилээ яа гэж хаад юу 8 жил вэ гэж бодчихсон ахгүй. Тэсэн чинь ингээд өөрөө дээшний том курс руу ороод ирэхээр ингээд нэрээ тийм ч юм уу дөө. Нэрэл 8 жил болвол арай илүү юм сурах юм байна да гэд ингээд амар бодогдож байна. Ер нь бол амар их сураад байгаа юм шиг хэрнээ тийм яг төгсөөд ингээд дэмж болоод хүн эмчилнэ гэх юм хангалттай биш юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг цаанаасаа. Тэгээ яг болох л ахalta. Тэр нэг тийм жоохон айцтай байгаа. Тийм байна. За тэгээд 1-р курстэй би чи ингээд 10 жилд байхын л тийм янз янзын юмд явдаг тийм зүгээр байж чаддгүй юм хөдөлгөөнтэй хөвтэйсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь 1-р курсээс орж ирээд нөгөө нэг тэр чинь бүх одоо юмнууд чинь ингээ аймагт үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд яг ингээ хотод орж ирээл амаахт ороод тэгсэн чинь би ингээ хичээлүүдээ ингээ хараад амарчсан. Би тэгээ бүр ингээ биологи би ингээ тэг бүр хар багаасаа бүр 6 дугаар ангиас хойш би биологи хийж байгаа хгүй юу. Тэгээ ингээ бүхэл бүтэн 6 жил тэгээ би ингээ зүгээр биологи бол зүгээр ингээ хаас нь хараалаа за тэр штэ энэ штэ гэл ингээ мэдчихдэг заяа. Тийм байсан. Бүр амар дуртай байсан. Би бүр амар хүсэж сурдаг гэсэн. Тэгсэн чинь амаахад орж ирээ би бүр амаахын биологи гэдэг хичээлээр бүр үнэн травматсан за бүр. Йоо үнэхээр аимшигсэн. Тэгээд миний баг хамгийн дургүй хичээл бол биологи болж дууссан байдаг байгаа. Амар сонио. Гэтэ би стил биологид дуртай л та. Гэтэл би бүр амаахт яг биологи травма авсан болохоор ингээд одоо ингээд бодхоор л ёо бүр амар муухай санагддаг. Тийм. Ямар ч сан айгу олон тийм юмд явдаг байж байгаа. Дэнчээ ирээд тэгсэн чинь хичээлээсээ тийм траума авцсан тий. Тэгж байж байгаа. Тэгээ ямар ч хүрээлэл байхгүй. Ингээд таньдаг хүнийг ч байхгүй. Тэгээ шинэ хэсэг гэл тиймгүй шинэ хүмүүстэй дөнгөж танилцаал. Тэгэхээр тэгэж гэсэн нэг найз болоогүй байжсэн үе. Тэгээд ер нь бол
За зөвхөн яг хичээлэл хийх юм байна да. Хичээлэл уншия даа гэл те. Нөгөө том цэжлэл 0 доор цэжлэн зөв латинаар уншин, монголоор уншин тэгэл нөгөө хичээлүүдээ тэгээд тэгэнгүүт ингээд манай найзууд үеэлмүелүүд тэгдэгс ахгүй намайг чи нөгөө шившлэгээ уншаад эхэлсэн үү гэдэг байсан заяа. Тэгэл уусаа яг мэдгүй сонсохоор шившлэг шиг сонсож байгаа юм чинь тий нөгөө нэг Harry Potter дээр гардаг шиг. Яа тийвсэн тэгээд хэцүү байж агаад ийм нөгөө нэг олон юмд явдаг байсан хүн чинь юу ч байхгүй зөвхөн яг ингээд анагаахын амар хэцүү хичээлүүдийг үзээд ингээд яваад ахаар ингээд би цаанаас юм нэг тухгүй байдлыг мэдэрч эхэлсэн байхгүй юу. Тэгээд нэг заавал нэг юм хүрээлэлд орох хэрэгтэй байна. Нэг юмд орё доо гэд би бодоод тэгж жагаад би яг холбоонд орж исэн. Тэгээд тийм болохоор таад бас амар хэцүү санагдаад тэг яг яхаа мэдэхгүй байвал ямар нэгэн клуб, холбоо, нийгэмлэгт ороод гишүүнээр эсээд үзээрэй. Тийм бол бас ирээдүг харах чинь тэгээд анагаахын тухай бодол чинь бас баг зэрэг өөрчлөгдөх байх. Клуб холбоо нийгэмлэгүүдэд орсноороо чи ингээд амар олон хүрээлэлтэй болно. Дэшээ доошоо тий ингээд өөрөө нэгдүгээр курс аваад ингээд дэшээ 2 3 4 5 6 гэдэг бүх одоо курсын хагч нар чинь тэнцээ байдаг. Тэгээд тэр хүмүүсээсээ мэдгүй байгаа юмнуудаа асуугаад зөвлөлтөөд тэгээд маш гоё найзуудтай болдог. Тэгээд насныхаа найзуудыг тэндээс л олж авдаг шүү бараг нэрээ. Яг миний бэлдсэн зөвлөгөөнүүдээс хамгийн ихнийх нь ярьцгаая бүгдээрээ. Нэгт нь хичээл буюу суралцах арга барилаа олох талаар. Мэдээж 10 жилд бидэд угаасаа нөгөө суралцах арга барилаа олцсон гэж юу нь өөрсдөө боддог. Гэтэ яг үндэ анагаах руу анагаах хэлгүй заяа их сургууль руу ингээд орсны дараа суралцах арга барил чи юу нь бол өөрчлөгдөх байх гэж би бодож байна. Минийх ингээд юу нь шал өөр болсон. Тэгээд надад бол амар хэцүү байсан. Яг яхаа мэдгүй уншаал гэдэг юусэн ингээд уншаад ойлгохгүй заяа. Би ингээд яг юм өөрөө ингээд нөгөө бодлого байх юм бол ингээд гараараа бичээл ингээд бодоол тэгдэж штэ. Тэгэж ер нь бол ойлгож, цээжилдэг, зурж муурдаг тийм хүн байсан хгүй 10 жилдээ. Тэгэнгүүт ингээд их сургуульд ороод ирэнгүүт яг ингээд зөвхөн яг ингээд уншаал амар их юм уншуулсан заяа. Ялангуяа анаах ингээд амар их юм уншуулаад цээжлүүлэн. Тэнгүүт би зөвхөн уншаад тэрийг ингээд цээжилж чадахгүй. Тэгээ зарим ном нь амар ойлгомжгүй. Энэ яг юу гэдэг юм бол за гэл. Тэг яг юм ойлгоцсон би цээжилсэн гэж бодонгууд багш маш ингээд асуунгууд ингээд нэрээ юу лээ гэх мартчихдаг заяа. Тэгэл ядчитэл ингээд ерөөсөө өмнө нь үзэж харж байгаагүй нүдэнд харагдах юм байхгүй те. За анатоми яснууд бол яхаа те юм яснууд байдаг. Тэг ясаа хараад энэ тэр гэдэг чдэг. Тэгвэл яг булчин ороод эхлэнгүүд өөрсдийнхөө мэддэг нэг том хідэн булчингуудаа л ер нь бол цээжилж ин энд дэдэг тэгж нэрлдэг гэд. Тэгэнгүүт мэддэхгүй одоо юм жижиг булчингуудыг болохоор хаана юу агааж мэддэхгүй. Тэгээ анатомч одоо бас дүүрч гайгүй. Тэнгүүдийг гистолог орол ирэнгүүт за юу болоод ирж байна гэл ер нь эхэлдэг заяа. Тэгэл нөгөө нэг баахан эсүүд ингээд харж байгаа штэ. Тэгэл тэрийгэ хараад юу чи ямар ч өнгөн бодгаар бодцъя. Тэгээ бүр ингээд амар хэрэгэлцдэг байхгүй юу. Тэнгүүд ер нь бол дахиад шинээр янзын олон аргыг туршаад үзвэл зүгээр. Тэгээд ер нь бол яг юм суурь нөгөө анатом, гистолог, физиолог, биохим гэх хичээлүүд байгаа штэ суурь хичээлүүд. Тэр хичээлүүдээ ер нь бол амар өөрсдөө юм систем гаргаад системтэйгээр сурах юм бол ирээдүйд таадад бас том курсд ороод уусаа бүгдээрээ мартын заяа. Уусаа мартдээ. Мартахгүй байх гэж байхгүй. Хараад одоо нөгөөх нь буцаас сэрэхээр тиймэрхүү байдлаар ер нь бол тийм флаш карт ч юм уу эсвэл Quizlet тиймэрхүү юм ашиглаад цэжлэх юм бол илүү зүгээр байдаг. Тэгээд би болохоор юм нөгөө анатом дээр юм аппликейшн ашигладаг гэсэн байхгүй юу. Тэгээд би энэ чи зургийг оруулчих. Тэгээд ингээд ясын одоо чи ингээ ямар яс цээжлэх чаа тэрийг ингээд гаргаад ирэх юм бол ясаа ингээ бүтэн тойруулаад ингээ хараад тэгээд өөрөө ингээд шалгалт авдаг цаанаасаа ингээд завсар мавсрууд байх юм бол тэрийг бүтэн ингээ тойруулаад 360 ирүүлж хараад тэг нийлээд явцдаг. Тийм нэг аппликейшн гэдэг гэсэн. Би тэрийг айгүй ашигладаг гэсэн. Тэгээд тэгээ бас нэг юм хэлээ заяа. Тэг ингээд би ингээд уншаад тэгээ цээжилсэн юм шиг гэж бодно штэ. Цээжилсэн гэж бодоод тэгээд ингээ асуудаг юмуд ингээ мартчихдаг байсан гэсэн штэ. Тэр үед болохоор би нэг шинэ аргатай болсон байхгүй юу? Тэр нь ингээд юу яадаг? Би ингээд voice-оор өөрийнхөө хоолойг ингээд эхлээд би намаа уншаад ойлгосноо ингээд би voice дээр ингээ ярьцдаг заяа уншаад ингээд тэрийг яг ингээд хэдхэн минутанд ингээ багтаагаад товчлоод айгуу гоё ярьцдаг. Яг багш асуух юм бол юу ч хариулах ба тэрийг ингээд voice хийчдэг гэсэн үг.
Тэгэнгүүтээ ингээ гадаа автобусанд явж байхдаа ч юм уу эсвэл гадаа ингээд алхаж байхдаа ингээд чихвч зүгээд өөрийнхөө voice-ийг сонсоод тэгээд давтаа явдаг гэсэн. Тэгэж ашиглаж эхэлснээс хойш би ингээд ер нь амар сайн хийжилдэг болсон тэрийг. Тэгээд томрож явах ашиглах юм болсон л доо. Яг нэг хэсэг тэрийг амар сайн ашиглаж байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол дан уншаад явснаас хамаагүй үр дүнтэй байсан. Яагаад тэгэхээр одоо хотод амар олон цаг түүжин хол гэртээ хүмүүсийнхэн бол автобусын дотор нөгөө мангар том номоо дэлгэж гаргаж ирээл ингээд уншаад харин амар асуудалтай байхгүй юу. Тэг ингээд утаснаас бас ингээд харахаар амар жижигхэн тэгэл тэр чинь ингээд хөдлөөд идэв штэ автобусын интернет явахаар. Тийм. Тэгснээс баг ингээд voice хийгээд ингээд маш товчхон тий өөрөө яг ойлгож байгаагаараа багштай яг юу ч яриулах тэрийг voice хийж хөвчөр сонсохын бол амар үр дүнтэй байсан шүү надаа. Тийм та бас тэрийг туршаад үзээрэй за. Тэгээд ер нь ойлгохгүй зүйл байх юм бол багшаасаа эсвэл найзуудаасаа ч юм уу тий дээд курсын агч нараас шууд асуусан нь зүгээр санагддаг. Би ер нь тийм амар юм хүнээс юм жоох асуух дурггүй заяа. Яа 10 жилдээ нэг тийм цамаан зантайсан бохгүй. Хүнээс нэг юм асуух дурггүй. Тэгэл нөгөө амар мундаг багш нараасаа бол яг асуучин. Тэгсэн нэг тийм асууад ах юм гардаг байсан. Тийм болохоор яг тэрүүгээрээ тэр өвчээр ингээд амгаах руу орсон чинь ингээд за асуухгүй. За уншаал харч идөө. За гэж зүгээр тэгэл орчдөг байсан. Тэр маань бүр үнэхээр борооцсон. Тийм болохоор та хэд ингээд асуух юм байх юм бол шууд асууж байгаарэ. Битээ санаа зовоорой. Амарх юм асуух юм бол жоохон ингээд ангийнхан чинь те. Өө эн чи юм мэдгүй мэж дээ гэж бодож магадгүй. Тэ ямар хамаатай өөрөө л ойлгож авах юм бол тэр бусад хүмүүсийн юу гэж бодох хамаагүй юм чинь. Тэгээд ойлгохгүй бүх зүйлээ багшаасаа сайн асууж байгаарэ. За хоёр дахь зүйл маань болохоор цагийн менежмент байгаа. Хамгийн хэцүү тулгарч исэн зүйл маань болохоор цагийн менежментээсэн яг нэгдүгээр курсэд үнэхээр хэцээсэн надаа. Тэгээ би ингээл амар хоцроод байсан хгүй юу ерөөсөө ингээл хичээлдээ ингээл бүр яг ан маань цагийн тулгаж очивол тэгэл өөр бусад ингээл юм болох юм бол тэднээс дандаа ингээ хоцроод идвэсэн. Тэгээд бүр тэгээд хоцронгуудаа би өөрөө ингээд амар стресстэй тэрэндээ тэгээд 10 жил байхдаа би ингээд 10 дугаар ангийн өвлөөс 11 дугаар ангиас ажилөө яг өлөөний гайхамшиг гээд группэд байдаг байсан байхгүй юу. Тэгээд тэрийг амьдралдаа хэрэгжүүлээд айгүй эртэж тийм хүн байсан. Тийм хүн байсан. Тэгээд ямар ч өглөө айгүй эрт босдог байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь наашаа ингээд ирчихэж байгаа штэ. Тэнгүүд би ингээд өглөө эрт босоход адилхан босч байгаа заяа. Гэхдээ яг би аймагт байхдаа би өглөө босоод өглөө 4 өнгөрөөж босоод оройтлоо гэхэд би 5 цаг гэж босоод өглөө чинь хичээл 8-аас ордог гэсэн шүү дээ тий. 8 хүртэл би ингээд зөвхөн өөртөө цаг зарцуулдаг байсан байхгүй юу. Ингээд дуртай ном уншин, дасгал хөдөлгөөн хийн, подкаст сонсон, гоё тэмдэглэл бичнэ гэл тий. Тиймэрхүү юм хийдэг байсан. Тэгээд тэгсэн чинь хотод ирээд яасан. Энэ амар их төвчэн донд би ингээд юу бараг 6 гэрээсээ гарахгүй бол би 7 ч хичээлд ингээд хоцрон заяа. Бараг 6 цагт гараад ч одоо бараг хоцордог. Тийм 6 цагт ингээд гараад хоцроод бараг 8 гэж ахт очино. Тэг бүхэл бүтэн 2 цаг яг тийм хий димий гадаа ингээд машины зам дээр өнгөрүүлж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэрэнд би ингээд амар надад хэцүү байдаг гэсэн. Би ингээд өглөөч өөртөө би цаг зарцуулж чадахгүй тэгэл хичээл гэж ингээд бодоол өөрөө шаналал нөгөөхөө хийж чадахгүй байсан ч гэсэнтэй хамаагүй шаналал за хичээлээ л хийхстэй гэд амар их бодож явдаг. Тийм байсан болохоор ер нь бол цагийн менежмент амар муу. Дээрээс нь өөртөө нөгөө зарцуулж чаддаг байсан тэр хугацаагаа би өөртөө гаргаж чадахгүй гэд зүгээр хий димий ингээд те машин тэргэнд яваад өнгөрүүлж байгаа маань надад тийм айгүй тийм хэцүү байдаг байсан. Тэгээд эхлэнгүүт яг нөгөө нэг бид эдийн яг 11 12 дугаар анги чинь яг ковид үе байсан байхгүй юу. Тэгэнгүүт яг тийм хэмнэлт айгүй орцсон, тийм тайван тэг яг ингээл цаг гаргаал тэр зүйлсүүдээ ингээ хийгээвдэг байхгүй. Тэгэл ирээл оюутан болсон жил бүх юм оронгороо эргээл бужигнаал явцсан чинь цагийн менежмент бол амар хэцээсэн. Тийм болохоор таад ингээ сэтгэл зүйн ингээд амар сайхан тайван байлгаж агаад амар сайн цагаа төлөвлөх хэрэгтэй. Тэгээд мэдээж төвжээгээ юун түрүүнд бодож цагаа төлөвлөх хэрэгтэй. Тэг ингээд ийм маш олон зүйлийг нэг өдөрт багтаана гэвэл Улаанбаатар хотод угаасаа хэцүү. Тийм болохоор тэрийгээ ингээд өдрүүдээс сайхан хуваагаад багаар төлөвлөж явбал зүгээр. Тэгээд хичээлээ хийхдээ болохоор ингээл яг угаасаа таад бас яг бүгдээрээ л хийж байгаа.
энэ дээр курст ороод те за хичээлэл хийх хэрэгтэй. Бүтэн өдөржингөө л хичээлээ. Надаас бас айгүй олон хүмүүс асууж ирсэн байхгүй ингээд. Энэ ингээд амаарт ороод ингээд өөр юм хийх ингээд зав гардаг уу? Өөр одоо ямар нэгэн дугуйлан секцэнд ингээд явах тиймэрхүү цаг ингээд гардаг уу гэж асуугаадсэн. Тэгээд би бас анх нэг дээр курстэй гарахгүй, амжихгүй хичээлээ нэ гэж би бараг нэзэтэй ч уулзаж чаддаггүйсэн байхгүй юу? Тэгээд ингээд одоо бодохоор сая би зүгээр ингээд шал димий зүгээр шал хэрэггүй ингээд шаналаад өнгөрүүлсэн байгаа байхгүй. Тэнгүүдээ ингээд хичээлээ хийж байгаа юм уу гэхээр үгүй. Тэг ингээд хичээлээ ингээд хийж байгаа цаг нь бага, шаналж байгаа цаг нь их байгаадсан байхгүй. Тэнгүүт одоо та хэд маань бас те энэ дээр битгий алдаарай. Яг хичээлээ хийж байгаа бол хийгээл яс суугаад яс юмнуудаа хийгээл дуусга. Хичээлээ хийхгүй бол битгий санаа зов. Уусаа чи дими ингээд хийх осон санаа зовлоо гэд чиний хичээл чин хийгдэчихгүй автоматар нөгөө цэжлэггүйсэн юм чин толгойроо чи ингээд орж ирээд цэжлэгдэчихгүй шүү дээ. Тийм болохоор яг хийх цагтаа хийгээд гол нь өдөр болгоо ингээд бага л хий. Тийм амар чи бүтэн өдөржингөө суулаа гэдэг амар бүтэмжтэй байна гэсэн үг биш. Чиний уусаа тархичин ядран би чин ядран сүлдээ бүр хиймээргүй санагдах байхгүй юу. Тийм болохоор ингээд өдөр болгон жоохон яг тогтмол цагтаа хамгийн бүтэмжтэй байдаг цаг чи хизээ. Бүгдээр ингээд өөрөө ингээд туршаад үз. Яг аль цагт илүү бүтэмжтэй байна. Тэр цагаа олоод тэнгүүтээ тэр цагтаа л яг юм deep focus хий. Тэгжиж ер нь аль илүү бүтэмжтэй бай. Бүтэн өдөржингөө сууснаас яг тэгж яг юм гол хідэн цагттай яг чухал гэсэн зүйлсээ хийгээд хичээлүүдээ хийгээд дуусгах юм бол ер нь бол илүү үр бүтээлтэй, бүтэмжтэй, илүү тархичин сэргэг байна. Тийм болохоор хийхгүй бол битээ санаа зовоорой. Тэгээд өөр бусад зүйлдээ ч гэсэндээ цаг гаргаарай. Тийм амар олон одоо зүйл зэрэг биш ингээ багаар 1-2 орчим уу те эхлүүлээд явах юм бол аяндаа ч өөрөө цагийн менежментээ амар сайн төлөвлөөд олон юм их ч гэсэндээ зэрэг хийгээ сурах баха. Тэгээд ер нь бол 1-2 дахь курстэй яг суугаад юм хийгээ сурчих юм бол дээштэй бол их асуудалгүй байх гэж бодож байна. Тийм багаас л сайхан өөртөө цагаа зохицуулаад өөрийнхөө амьдралыг төлөвлөж сурчих юм бол тэгээд гайгүй дээ. Та бас өөртөө чадахгүй байна, бистэй амар муу байна гэж битээ бодоорой. Та тэ адилхан бүх хүмүүс нэгдүгээр курстэй хэцүү байна. Тэр хэцүү те ингээ багшаараа загнуулаад муудуу аваад бүгдээр ингээ бүх хүмүүс туулж үзэж байгаа. Яг хуу зарим нэг амар гавал хүмүүсийг стацвал. Тийм хүмүүс байдаг л да. Гэтэ заавал чи тэднэр шиг байх албагүй байхгүй юу? Ер нь бол хүн болгоны нөгөө нэг өөрийн гэсэн цаг хугацаа гэж байдаг. Гэдэгтэй адилхан. Тэр үед яг муу байж болно тий. Тэгээд өөрөө багаар хичээсээр агаад амар сайн болох боломжтой. Тийм учраас өөрийгөө бити бусдтай харьцуулаад сэтгэл санаагаар унаарай. Өөрийнхөө гол нь сэтгэл санааг амар гоё юм дээш нэ өөдрөг авч явах юм бол тэгэл ер нь нэг санаа зовоод ах зүйл байхгүй. За гуравт нь болохоор өөрийнхөө сэтгэл зүйг бэлтгэх байгаа. Тэгээ мэдээж яг ингээд орж ирээд амар хэцүү, яг шинэ орчинд хэцүү байна гэж хэлсэн тий. Тэрийг хүн болгон тулж байгаа. Тийм учраас яг ганцаархнаа би л ингэж зовоод байна, би л чадахгүй байна, би л ингэж муу сураад байна, бусдаас хоцроод байна гэж битээ бодоорой. Бүгдээрээ л яг адилхан нэгдүгээр курст ороод тий энэ хэцүү бүх зүйлийг даваад гарцсан байгаа. Тийм болохоор ингээд яг чи ингээд нэгдүгээр курс дөнгөж орж ирэл амар сэтгэл санаар унчих юм бол цаашаа яаж явах юм бэ? Тийм болохоор ингээд аль болох өөрийгөө гоё дэмжиээд үнэхээр чадахгүй хэцүү байх юм бол зүгээр бүгдээр ингээд орхиод нэг сайхан өөртөө гоё цаг зав зориулаад дуртай зүйлээ хийгээ сэтгэл санаагаа тайван болгоод бүтэн өдөр юу ч ихгүй унтсан ч болно шүү дээ. Юу ч ихгүй гэртээ сайхан хөвтөөд те гоё утас муцаа олдоод гоё кино мэн үзээд ном уншаад тэгээд бэжэж гол нь өөртөө тийм сэтгэл зүй эрч хүчээ нөхөх тийм цагийг ер нь бол гаргаж ийж цаашдаа илүү эрч хүчтэй илүү мундаг байна. Шаналсан ч гэсэндээ одоо ингээд яг ийм бүр ингээд нэг юм хонгол руу одоо ормоор санагдаг тийм үе байдаг штэ хүнд тэ амар хэцүү. Юу болоод байгаа юм мэдэхгүй нэг тийм үе байдаг. Тэнгүүд тэр үедээ зүгээр өөрийгөө тэгэл орхичих тийш инээ ороод бүтэн өдөржингөө уйлаад гэрээсээ гарахгүй юм мэдэхгүй ингээд баймаар байвал тэгээ байчих. Гэхдээ гол нь тийм одоо нөхцөл байдалд орохоос өмнө өөртөө яг би тэд хоног тэдэн цаг гэсэн юм хугацааг заавал гаргаж өгчээ. Яг тэр хугацаагаа болох хүртэл ингээд зүгээр өөрийгөө гарганд нь хаяад те сайхан юу ч ихгүй ингээд гэртээ унтаал идэл хөвдөл
Сайхан тэгж байжгаад яг тэр хугацаагаа болохоор амар гоёор glow up хийгээд гарч ирээрээ гэдэг нэг тийм юм би уншижсэн байхгүй. Яг тэрнтэй адилхан. Ингээд гунигламаар үе байх юм бол гуниглаад өөрийгөө бити ингээд би гуниглаж болохгүй өстэй хүчтэй ах өстэй гэж бүр ингээд бити тэгж дээрээ чиний зүрх сэтгэл чинь хад чулуу биш үү дээ. Тийм болохоор өөртөө бас амрах, тайвшрах тэг ингэж жоохон гуниглах, шантрах тийм үеийг өгөөрэй. Тэгжээж ирээдүйд илүү эрч хүчтэй, илүү одоо мундаг тэг өөрийнхөө хүсэж байгаа тэр хүнийг бүтээхэд чинь илүү хэрэг болно шүү. За дөрөвт нь болохоор өөрийгөө хайрлах талаар ярилцъя. За энэ дээр болохоор яг түрүүн хэлсэн те бүтэн өдөржингөө хичээл хийж суугаад ингээд өөрийгөө битээ зовоогоорой. Яг өөрийнхөө юм идэвхтэй байдаг цагтаа хичээлээгээрэй гэтгсэн те. Тэрнтэй адилхан ингээ манай анагаахын оюутнууд ялангуяа ингээд амар ингээд шөнийхөө нойрыг хасаж хичээлээд юм байлээ. Би ч гэсэн яг тийм байсан байхгүй юу. Гэтэ тэрнээс нэг авч үлдсэн юм бол байхгүй. Тэгээд амар ингээд шөнийхөө нойрыг хасан баран хийж байгаа ч гэсэндээ ирээдүйд нь чи өөрөө эрүүл мэндээр л охирно. Эрүүл мэндийн салбарт ажиллаж хүмүүсийг эрүүл байлгах хүн болж байгаа шүү дээ бид нар чинь. Тийм бижиж өөрөө өвдчих юм бол яаж хүнийг эрүүл байлгаж, яаж хүнийг эмчлэх юм. Тийм үстэй. Тийм болохоор өөрсдөө юун төрөнд эрүүл байлгах хэрэгтэй, өөрсдөө хайрлах хэрэгтэй. Ялангуяа нойрыг маш сайн авах хэрэгтэй. Тэгээ би энийг ер нь бол сая өвлөл ойлгосон. Би ингээд өвөл аим шүн унтаад тийм үедээ өглөө амир ихт босоод ер нь бол юмнуудаа хийдэгсэн байхгүй. Тэгээд хитэн цагийн нойртой тухайн үед бол болоод яваад идэгсэн. Тэгээд тэгсэн чи эцэст нь би асар их ядарснаа би ойлгосон. Миний би бүр ингээд тэнхэрч чадахгүй заяа бүр ингээд зүгээр ахтал би ингээд ядраа сэлдаал юу ч гэсэн ингээд бүтээмж ерөөсөө байхгүй амир хэцүү байсан. Тэгээд ер нь нойр ямар амир чухал юм бэ гэдгийг ойлгож авсан. Тэгээ сая 100 хичээл амарснаас хойш бүр ингээд орой 10 гэж шууд унтаал 10-аас нэг хоёр утахгүй унтаал тэгэл өглөө дандаа сайхан 7-8 цагийн нойр аваад 5 өнгөрөөгөө 5-6 гэл зэрэг даахгүй. Тэгээ яг тийм яг рутинтэй болсон чинь одоо ингээд би оройтож унтах юм бол өглөө босож чадахгүй тийм болчихсон. Йоо яг ингээд 10-аас хойш заяа 11, 12, 1 гэл унтах юм бол тэгэл сэрэг цаг маань хойшлол 6, 7, 8. Гэтэ 8-аас хойш нэг амир унтахгүй байгаа л да. Хамгийн орой сэрлэг гэхэд би яг 8-гээс сэрч байгаа. Тэг би одоо буцаал хичээл орсон юм чи яана. Одоо оройтож унтаж болохгүй дээ гэл ер нь бол байж байна. Нойр бол амир чухал. Тийм ээ тэгээ сайхан эрт унтаад бүтэн цагийн нойроо аваад гол нь чанартай нойр авах хэрэгтэй. Тийм мөн дээрээс нь хооллондоо бас амир сайн анхаараарай. Тэгээд яг ингээд уусаа бүх оюутнууд л яддаг хэрэгтэй амир их гадуур хооллолдог тий. Тэгээд айгүй хичээлтэй байдаг учраас байнга гэртээ хараад хоол идэх зав ер нь бол байхгүй ч гэж зарим хүмүүс байлгаал гэдэм билээ. Манай гэр айгүй хоол идэх болохоор би бол чаддаггүй. Тэгээд манай ээж дандаа өглөө надаа хоол бэлдэж өгдөг. Би тэгээ сая тусдаа байсан үедээ болохоор би өөрөө гэрээсээ хоолоо бэлдэж авч явдаг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр бол амар хэрэгтэй юм билээ. Тэгээ миний ходоод ер нь нэг хэсэг өмнө зүүн яг нөгөө Америкаас ирсэн чинь миний ходоод амар өвддөг болчиход ирсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол аюу хэцүү байсан юм. Тэгж жаад заавал гэрээсээ л би ингээ хоолоо бэлдэж авч явах юм байна гэдгийг амар сайн ойлгосон. Тэгээд хэдий гадуур ингээ гой хоолнууд, тэ амар гой ресторанууд байгаа хараад идмээр санагдах уяасаа зөндөө байдаг. Тэнгүүд яг үндэ тэр амар гоё харагдаж байгаа хоол ч гэсэндээ ямар тосонд ариун цэвэр нь ямар газар тий ямар хүний гараар тэр хоол бүтснийг бид нар мэдгүй. Тийм болохоор аль болох өөрийнхөө эрүүл мэндийг өөрийнхөө ходоодыг хайрлаад өөрөө гэрээсээ хоолоо бэлдээд аваад явах юм бол илүү чиний эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Гэтэ яг хуу тэгэл хаяа бас гадуур хооллох үе бас байна шүү дээ. Гэтэ тэрийг нөгөө нэг хэтрүүлэхгүйгээр яг ингээд тунгийн тааруулаад хэрэглэх юм бол зүгээр. Тийм. Яг би нөгөө ходоод өвтгсөн хүний хувьд таадад хэлж байгаа шүү за. Тэгээд усаа амар сайн ууж агаарэ. Усаа сайн уугаад, нойроо сайн аваад мөн дээрээс нь өөрийнхөө гоё стрессийг гаргадаг тийм зүйлтэй болоорой. Хэрвээ байдаг бол тэрийг бити хаяарай. Заавал гоё өөрийгөө юм амраах, тайд оруулах, тайвшруулах тийм зүйлд цаг гаргаж сураарай. Тэгээд мэдээж угаасаа яг хэцүү л байна тий. Ингээд өөр юм ингээд хийгээд тэгэнгүүт ерөөсөө амжихгүй юм шиг санагдана. Гэхдээ
яг бүх хүнд л адилхан 24 цаг байгаа. Бусад хүмүүс бүгдээрээ чадаад байгаа. Тийм учраас жижигсэндээ чадна. Тийм болохоор аль болох цагаа өөртөө ингээд илүү эвтэхнэр хуваагаад хичээлээ чийгээ дуртай зүйлдээ цаг гаргаад бүгдийг гоё хослуулад яваарэ. Тэгээд би яг өөрөө нөгөө нэг тэгж яваагүй эхлээд бүх зүйлийг хайцсан байсан болохоор тэрэндээ үнэхээр харамсаж исэн. Тийм болохоор та эдэг бас нэг хүнж болтугай. Начиг тэгж битээ харамсаарэ гэдэг үүднээс хэлж байгаа шүү. Тэгээ зөвөр ойлгоорой. Тэгээ мөн дээрээс нь дангаан хичээл гэж хязгаарлагдахгүйгээр анагаатаа маш олон ийм үйл ажиллагаа явуулдаг клуб нийгэмлэгүүд байдаг гэж би хэлсэн шүү дээ. Яг тэд нарт оролцоод тэдний зохион байгуулж байгаа үйл ажиллагаанууд нь оролцоод тэгээд мөн яг заавал анагаах гэлтгүй одоо Улаанбаатар хотод гой үйл ажиллагаанууд явуулдаг. Тэгээд Zero Foundation, UNICEF тэгээд Нөбийн одоо бусад ийм нэг янз янзын хөтөлбөрүүд айгүйх болдог. Тиймэрхүү хөтөлбөрүүдэд бас өөртөө гоё оролцоод өөртөө сориод шинэ зүйлийг туршаад үзэрэй. Тэгснээрээ бас маш гоё олон хүрээлэлтэй болно. Маш олон хүмүүстэй танилцсан айгүй их зүйлийг сурч авдаг байгаа. Тийм болохоор аль болох шинэ зүйлийг туршаад гоё ийм ганц хоёр юм жижиг зүйлээр хязгаарлагдахгүйгээр илүү олон тийшээ өөрийгөө гоё ингээд дайчлаад үзэрэй. Хамгийн чухал байдаг нэг зүйл бол мэдээж судалгааны ажил байгаа. Таад бас аль болох багасаа судалгаа гэж юу байдгийг, судалгааны арга зүй гэж юу юм, яаж хийдгийг тэгээ өөртөө бас ямар нэгэн судалгаанд оролцоод багш нартайгаа скол клуб нийгэмлэг холбооныхоо гишүүдтэй нийлээд хамтдаа гой судалгаануудыг хийгээрэй. Тэгээд би өөрөө энэ талтаа нэг амар сайн биш л дээ. Гэтэ амар хэрэгтэй гэдэг нь юу нь сайн мэддэг. Судалгаа хийж байна гэдэг чинь бас маш олон пейперийг уншин дээ. Тэгээд ер нь бол пейперүүд чинь бас хичээл дээр чинь гэсэн амар их хэрэг болдог. Тэгээд сайхан багш нартайгаа гоё танилцаад багш нараасаа тусламж аваад гоё судалгааны ажлуудыг хийгээрэй. Таны тиймэрхүү л байна да. За тэгээ юун төргөнд бүгдэнд нь анагаахын шилэг ухааны үндэсний сургуулийн оюутан болоод орж ирсэн бүгдэнд баяр хүргэе. Та бас тийм толгойтой ухаантай мундаг болохоор л тэнцэж орж ирсэн байгаа. Тэгээд ихтэй хэцүү санагдах үе зөндөө байна. Тэр үед бити амархан шантраарэ, бити амархан бууж өгөөрэй. Чи ганцаараа биш те чамтай адилхан маш олон хүмүүс байгаа. Тийм болохоор өөрийгөө бити даагуур үнэ сэтгэлээр унаарэ. Хэцүү үе басаа зөндөө гарна. Тэр болгоныг аль болох ингээд даван туулаад өөрийгөө сайхан тавин байлгаад тийм бүх хэцүү байгаа зүйлсээс ингээд туршлага судлаад яваарэ. Тэгээд яг дэшээ курс руу ороод ирэхээрээ одоо ингээд маш олон хүмүүстэй уулзаж одоо өвчтнүүдтэй харилцсан. Тэнгүүд ингээд амар олон янзын ажил хүмүүс байдаг. Тэр болгонтэй ингээд аль болох ивээр харилцаад бүгднгийнх нь одоо сэтгэл зүйн байдлыг маш сайн ойлгоод өөрийнхөө тухайн хүний оронд өөрийгөө бас тавиад үзээрэй. Тэгээд ер нь аливаа зүйлийг гоё эргээр хараад явах юм бол нэг тийм хэцүү зүйл байхгүй. Тийм та нар бүгдээрээ чадна шүү. Бүгд нь амжилт хүсье. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгт хамт байсан бүхэнд баярлалаа. Баяртай.